За Баян аймгийн хэвлэл мэдээллийн салбарт ингээд шинэхэн телевизийн маань үүд хаалгыг нийлээ. Та ингээд саяхан телевизгээ болон саяхан телевизгээ тавч танилцуулах бөгөөд сэтгэлдээ бас манай цэнхэр дэлгэцийг үзэн суугаа үзэгчтэйгээ хуваалцсан уу? Тэгээд яг баярлалаа. Тэгэхээр энэ телевиз гэдэг бол 19-р зууны техникийн шинжлэх ухааны хамгийн том ололт, хамгийн том гайхамшиг байсан юм. Хүн гэртээ суугаад тэр жижигхэн дөрвөлжин хайрцагнаас ертөнцийг толино гэдэг бол энэ өөрөө яахын аргагүй бол гайхамшиг юм аа. Тэгээд энэхүү гайхамшигтай үйл ажлыг бид бас манай хамт олон эхлүүлээд ингээд саяхан телевизээ нээгээд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаадаа бол маш их баяртай байна. За тэгээд телевизийн бол амин гол сүнс бол яхахгүй телевизийн сэтгүүлчд байдаг. Тэгэхээр телевизийн сэтгүүлч бод амаргүй ажил. Телевизийн сэтгүүлчдэд цаг нар гэж байдгүй. Өглөө орой одоо хизээд л дуудагдахад биелэн утсаа унтраах хэрэггүй. За тэгээд одоо олон янзын нийгмийн олон үйл явдал, гамшиг зовлон, үер ус, за гал гэдэл одоо энэ нийгэмд болж байгаа бүхэл одоо үйл явдал донд сэтгүүлчд маань явж байдаг. Тэр бүхэнд одоо хүнэлт болсон хань одоо баярлан, гуниглан, гашуудан тэгэл зүсэн зүйлийн бас үйл явдал донд сэтгүүлч бид нар явдаг. Гисэн хэдий ч сэтгүүлч хүн бол зөвхөн чин шудраг гагцгүй тэр үннийг л үзэгч түмэндээ бол хүргэж явах хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр үүнтэй адил манай телевиз бол сэтгүүлчийн баримтлах ёстой одоо гол зарчмыг бол баримтлан одоо чин шудраг төв үзлийг бол баримтлан ажиллах болно. За энийг ч гэсэн хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Тухайлх юм бол одоо манай телевизийн тайз засалтыг та бүхэн одоо анзаарсан бол манайд Монгол үндэсний одоо ёс заншил уламжлалын нэвтрүүлэг бэлтгэж зориулагдсан Монгол тайз байна. За мөн одоо казах ард түмнийг хүндэлж казах хүнснийхээ нэвтрүүлэг бэлтгэж зориулагдсан казах хүнсний тайз маань байна. За манай ажилчдын хувьд гэтэл одоо манайд 2 уянга 2 гүйл байх жишээний ингээд аливаа зүйлд ер нь манай телевизийн байр суурь бол төв одоо олон уралч үзлийг бол одоо телевизийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажилланаа. За манайх одоо телевизийн эфирээ туршилтаар цацаад бол 1 сар гаруй хугацааг өнгөрүүллээ. За энэ хугацаанд бас бид нар нэлээд олон шин зүйлийг бас үзэгч ард түмэндээ нэвтрүүлээд байгаа юм аа. Бид нар өглөөний 9 цагаас өчийн 12 цаг хүртэл үзэгч та бүхнийг эфирийнхээ өмнө бүгдийг барина гэж бол хэлж чадахгүй. Энэ ч бас боломжгүй. Манайх бол манай саяхан телевиз бол орон нутгийн телевиз. Бид бол орон нутагт гаргаж байгаа үйл явдлаа та бүхэнд хүргэнэ. Бусад үед та бүхэн одоо өөр одоо улсын чанартай том телевизүүдийн мэдээ нэвтрүүлэг юу байна? Хүссэн одоо зүйлээ бол сонгон үзэх нь бол үзэгч танд та бүхний ирэх байх болно. Хамгийн чухал нь хэрвээ та бүхэн одоо манай Баян аймагт манай орон нутагт юу болж байна? Энэ юу нь юу болж байгаа л гэж бодвол одоо манай саяхан телевизээр сувгаад харуулхад манай телевизээр орон нутагтай өнөөдөр орон нутагт өрнөж байгаа үйл явдалтай нь байнгын гарч явах болно. Тухайлах юм бол одоо манайх туршилтаар эфирээ цацаад эхэлснээс хойш бол зарим нэг санаа шүүмжүүд бас гараад байгаа л да. Яагаад ингэ танах нэг гаргасан мэдээгээ олон давтаж байна. Эсвэл нэг нэвтрүүлэг гаргаад тэрийг олон давтаж байна гэд бид нар давтнаа. Тэгээд давтаж байгаагийн шалтгаан юу вэ гэхээр за оройн 8 цагт мэдээгээ та бүхэн дамжууллаа гэхэд тэр 8 цагт зарим одоо магадгүй орон нутгийн маань үзэгч завгүй явж ээж болно. Эсвэл өөр нэвтрүүлэг үзсэн байж болно тий. Тэгвэл бид нар дахиад 10 цагт мэдээгээ давтъя. Тэгвэл нөгөө үзэж чадаагүй үзэгч маань орон нутгийн мэдээллийг авч чадаагүй үзэгч маань дахиад авах жишээний. Өөрөөр хэлбэл манай телевизээр гарч байгаа бүх юм энэ орон нутгийн бүх үзэгчдэд хүрсэн байх ёстой. Хэрвээ та манай телевизээр суугаас ялахад таны үзсэн зүйл гарч байвал та өөр сувгийг сонгож үзэж болно. Энэ бол таны сонголт. Ерөөсөө тэгэхээр манай телевизийн баримтлах гол зарчим бол орон нутгаар гаргахыг одоо чухалчлах юм аа. Үүнийг бас үзэгч та бүхэн ойлгоорой. За тэгээд мөн дээрэс нь бид нар туршилтын эфир цацаж эхэлснээс хойш олон үйл явдлуудыг бас та бүхэн бүрэн ихээр нь дамжууллаа. За тухайлх юм бол улсын их хурлын дарга энх болдын айлчлалыг бүрэн дамжууллаа. 7 хоног бүрийн баасан гарагт болдог өглөөний шуурхай хурлыг бас бид танд бүрэн ихээр нь дамжуулдаг болсон байгаа. Шуурхай хурлыг бүтэн хүргэснээрээ тэрний дунд болж байгаа асар их мэдээллийг бол үзэгч та бүхэнд бас хүргэх боломжтой байгаа. Тэгээд нөгөө сайнны хажуугаар сар ихчээр бас л нөгөө шүүмжүүд маань яваад байгаа л да. Зарим дарга нар эвшээж байгаа юм маань авлаа тий. Шуурхай хурал дээр эвшээгээ сууж хахтан таних аваад монтажлгүй гаргачлаа гэх жишээний одоо зүйлүүд бас яригдчихл байна л да. Тэгэхээр ер нь бол ард түмний өмнөөс одоо та бүхтийн төлөө ажил хийнэ гэдэг гарсан тий. Дарга бол эвших ёсгүй. Тийм үстэй. Эвших ёсгүй. Эвшихгүй л ах хэрэгтэй.
Хоёрдугаарт бид нар шуурхай урлыг ороод авахдаа нууцаар камер оруулаагүй шүү дээ. Бүхэл телевизүүд очиж байгаа, бүх камер асаалттай байгаа. Тийм учраас манай дарга нар бас өөрийнхөө биеэ авч явах байдал энэ зүйлтэй бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр үнэхээр амжилтанд хүрэх гэвэл ажилдаа дурлах нь чухлаа гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр манай хамт олон бол ажилдаа үнэхэрийн дуртай, чин сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олон байгааг бас энэ ташрамд дуулах таатай байгаамаа. Тэгээд бид зүтгэсээр одоо нэг л өдөр одоо тэр сайхан одоо хинийч төсөөлж байгаагүй тэр сайхан амжилтын эзэд болно гэдэгтээ бас итгэж байгаа юм аа. Ингээд энэ цаг мөчид биднийг үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай Саян телевиз бол та бүхнийхээ харах нууд сонсох чих болон ажиллах болно гэдгээ бас энэ ташрамд хэлмээр байна. Баярлалаа та бүхэндээ.